Сайн уу? Аян байна. Өнөөдөр та бүхэндээ гэрийн нөхцөлд амт нь яг KFC шиг дахиад хэрхэн хийхээ харуулах гэж байна. Амттай гадна талаасаа crispy, дотроо шүүслэг, өстой гоё. Халуун болохоор би сайн харуулж чадахгүй. Бичлэгэнд харагдаж байгаачлан амар шүүслэг, өстой гоё амттай. Та хэд манад тэтгээд заавал туршаад үзээрэй. Гэрийнхэн чинь баярлаад ахиж хийж өгөөрэй гэд бүр гуйх болно. За ингээд яг гоё KFC шиг дахиагаа хийцгээе. За энэ дахианыхаа орц маань болохоор маш энгийн. Бидэнд хэрэгтэй орцууд болохоор үзүүргүй дахианы даалгавч эсвэл дахианы мөч байж болно. Мөн гуйны хэсэгч байж болно. Мөн өндөг амтлагчууд үүнд болохоор нунтаг сармис, давс, уулан перц, паприка хэрэгтэй. Тэгээд сой соус хэрэг болно. Дахиагаа маш сайн угааж цэвэрлээд өндөг сой соус болон хуран амтлагчуудаа хийж сайдрамтлан дор хаяж 1 цаг хөрөгчин заавал байлган бүр 2 цаг байлгасан ч болно. Ингэснээр мах маань илүү зөөлөн шүүслэг болж өгнө. Энэ орцуудаа болохоор бичлэгний дор тайлбар хэсэгт бүгдийн дэлгэрэнгүй бичсэн байгаа шүү. Та хэд маань тэрийг заавал хараарай. Амталсан дахиа болохоор иймэрдүү харагдана. Үнийг таглаад хөрөгчөнд тавьчаарай. Одоо хэдүүлээ дахиагаа crispy болгох гурилаа бэлдэнэ. Үүнд гуриландаа амтлагчуудаа хийгээд дээрээс нь цардуул нэмээд сайтар холино. Тэгээд хөрөгчөнд байгаа дахиануудаа гаргаад нэг нэгээр нь амталсан гуриландаа хийгээд сайтар өнхрүүлж тавганд тавьчихна. Энэ болохоор эхний ээлжинд нэг удаа бүх дахиануудаа гуриланд бүрсэн гэсэн үг. Дараа нь болохоор дээр дахианыхаа доор үлдсэн соус маань шингэн арай бага учраас дээрээс нь бага зэрэг ус нэмж агаад шингэлээд саяны нэг удаа өнхрүүлсэн дахиануудаа дахин дурж чиглээд буцаад гуриланд хийж давхар бүрхүүлтэй болгон гэсэн үг. Ингээд бүх дахиагаа бэлдэх хэрэгтэй. Яг би энэ хэсгийн бичлэгийг нь болохоор санамсаргүй байдлаар эдит хийхдээ устгачиж уучлаарай манайхан. Тэрийг нь болохоор яг миний хэлж байгаачлан хийхэд асуудалгүй. Өөр асуух зүйл гарах юм бол комент хэсэгт бичээд асууж болно шүү. Энэ үед маш сайн галсан тосондоо багаар болгоомжтой дахиагаа алтан шаргал болтол шарна. Тос хитрхээ халсан байх юм бол галаа багасгаад тэрийн сайн тааруулаарай. Ерөнхийдөө дахиагаа болохоор 5-аас 7 минут орчим шарж байгаа шүү. Яг тэр үед болно. Ер нь дээшээгээ гарч ирээд нэг өнгөн шаргалдуу болоод ирэнгүүт дахиа маань болсон гэсэн үг. Дахиа маань бордуу болж байгаа нь болохоор сой соусаар амталсан учраас ийм өнгөтэй байгаа шүү манайхаа. За ингээд л KFC дахиа гэртээ хийж эхлэв шүү дээ. Гэр бүлийнхэн чинь дуртайгаар идэх нь гарцаагүй. Та хэд маань санал сэтгэгдлээ комент хэсэгт үлдээж Ая Cooking-гээ дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.